Entrepreneur сэтгэлгээ. Entrepreneur сэтгэлгээнд олон зүйл багтана. Би өнөөдөр зөвхөн нэг зүйлийн тухай ярих хүсэлтэй байна. Энэ бол өөртөө эргэлзэх эргэлзээ юм. Entrepreneur хүнд өөртөө эргэлзэх эргэлзээ төрдгүү гэвэл төрдөг. Зөвхөн entrepreneur хүнд ч биш, бүх хүнд өөртөө эргэлзэх үе гардаг. Хамгийн гол нь өөртөө эргэлзэх тэр үед түүндээ хандаж байгаа хандлага ямар байна вэ? Эргэлзэх үед яах вэ? Юу хийх вэ гэдэг чухал байдаг. Өөртөө эргэлзэх үед айж зогсох, эсвэл өөрийгөө зоригжуулж цааш явах гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Тиймээс би танд юу хэлэх хүсэлтэй байна вэ гэвэл айж зогсох биш, яагаад эргэлзэж байна вэ? Юунаас болоод эргэлзсэн бэ? Эргэлзээ үүсэх шалтгаан нь юу вэ гэх зэргийг тунгаан бодож өөртөөгөө сайн харьцах хэрэгтэй. Ингэж харьцдаг болсноор өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадварт суралцах, entrepreneur болох, бизнес эрхлэх, амжилтанд хүрэх, өөрийгөө ялан дийлэх эхний алхмыг хийж байна гэсэн үг. Entrepreneur сэтгэлгээтэй байна гэдэг нь эрсдэл авахд бэлэн, алдаж онохоос айхгүй байх, бусдын бодлыг тоохгүй байх, өөрөөр хэлбэл таны тухай хэн юу гэж бодох бол гэдгээс айхгүй байх. Яагаад хийж байгаагаа хийж байна вэ? Яаж хийх вэ зэрэгт төвчээртэй хандаж, өөрийнхөө багш, өөрийнхөө эзэн байж чадахыг хэлнэ. Та юу бодохыг зөвхөн та шийднэ. Юу бодохоо та өөрөө сонгоно. Та нэг л удаан амьдрна. Энэ амьдралаа хэрхэн яаж авч явах нь зөвхөн танаас хамааралтай. Хэрвээ та өөртөө эргэлзэж байгаа бол та өөрөө л өөртөө эргэлзэх зүйлүүдийг хэлж, бодож, өөртөө эргэлзэж байгаа. Тэрнээс биш хинч танд чи чадахгүй, бүтэхгүй, боль гэж хэлээгүй. Зөвхөн таны тархиндаа ботсон өөрийн өчүүхэн бодол таныг эргэлзээнд оруулж байгаа. Тиймээс энэ өчүүхэн бодлоо удирдах сурах хэрэгтэй. Яаж вэ гэвэл түрүүн хэлснээр өөртөө эргэлзэх үед яагаад эргэлзэж байна вэ? Юунаас болоод эргэлзсэн бэ? Эргэлзээ үүсэх шалтгаан нь юу вэ гэх зэргийг тунгаан бодож өөртөөгөө сайн харьцах хэрэгтэй. Ингэж чадсанаар та entrepreneur болж чадна, амжилтанд хүрч чадна. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүслээр үүсэх таныг амжилтанд хүргэнэ.